За сайн байна уу? За бид хоёрын Гуанчжоу хотыг зорих аялал эхэлж байна. Бидний аялал замын үүд, Ирэн хот, за Хөх хот гэдэг автобусаар зорьсон. За нөхөн гарц бол үнэхээр гайхамшигт. Хоёр найз ажил төлөвлөж явсан ч гэсэн бас хажуугаар нь аялал зугаалгаа яаж мартах вэ? За улсын хөгжил цэцгэлтийг хэрхэн бүтээн байгуулалтаар гоё өнгөлж өгсөн байна вэ гэдгийг бас ажиглаж харж авлаа. За энэ маань бол одоо Хөх хот байгаа. За Хөх хот болохоор миний ажилласнаар бол одоо Монголын үндэснийхээ өв соёлыг ер нь бол их дээдэлдэг гэж би өмнө сонсч байсан. Тэр нь бол бас гарцаагүй үнэн байсан. Бүх газар нь одоо монгол бичиг их хэлээ ашиглаж хаяг, реклам бүх юма хийдэг. Одоо жишээ нь метронд нь хүртэл одоо монгол бичгээр бүх бичиг нь давхар бичигдсэн байдаг. Айгу таалагдсан. За яг наривчлан судлаагүй ч гэсэн та бүхэнтэй сонирхуулаад мэддэг зүйлээсээ хэлье. За Хөх хот маань яг одоогийн байдлаар 3 сая орчим хүн амтай. За тэгээд 2 метроны замтай. Тэгээд ногоон байгуулалт болон одоо тэгэл зорчигч тээвэр бүх л юма маш нарийн төлөвлөж шийдэж чадсан. Ингээд арчилгаа тордлогоо сайтай маш гоё цэвэр цэмцгэр хот санагдсан. Ер нь бол хот төлөвлөлтийг маш зөв хийсэн газар одоо ямар нэгэн стресс бухимдал байхгүй. Тэгээд одоо буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг одоо ногоон байгууламжуудын хүртэл яаж ийм гоё цэвэр цэмцгэр авч явдаг юм болоо гэж бас гайхаж явж илаа. За тэгээд үндэснийхэн соёл хэлийг маш их дээдэлдэг ард түмэн гэж бодогдсон шүү. Сайст гоё болсон. Метронд төөрөөд хэтэрж аваад дахиад буцаад. Метротоо олчвол хүмүүс тэгэл дээгүүр төвжирж гадуур стресс шилдэх шаардлагагүй. Ийм гоё болчихт юм байна. За. Тэ метроны Сонгосны буудалд ирж байгаа байдал нь одоо ингээл гүүр тэгсэн ингээл байшин дондор нөгөө метро маань гараад ийшээ гүүрээр ингээд цаашаа явчихж байгаа. Тэгэл энэ хоолоогоор Сонгосны буудал руугаа. Бүр нэрээ хөгжил гэдэг ч одоо манайх ч хол байна да хол байна. Хаач. Ойрын хугацаанд метронтой болох юм шиг санагдаад байсан чинь энийг харахад бол манайх бол нэг муу гүүрэн гарч хийж чаддаг мүдгүн байна дөө. Хөөс чи надтай хамт Монголоо муулахгүй мó? Муулаад өмнө нэрээ болж юм уу? Одоо тэг Гуанчжоуг нисэн онгоцны бодлоор ч битэр сэтгэлээр өнөө тухайн алдаад унчих юм. Энэ одоо энэ метро яаж газар доогоор явж яснаа гид газар дээр гарч ирээд гүүрэн дээгүүр яваал тэгснэ ингээд байшин гараар явчих. Арай дэндүү. Ажилгүй юм бид нар одоо. Энэний орон цаан хэрэлдээд гэртээ байж байхгүй. Яахаа юм хийгээд идэв болов. Ийм л энэ да. Төхөө амт нь ерөөсөө өдөртөхгүй ямар ч төгжрөө байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөл чи хараад газар тавраа. Оо ийшээ явах юм байна. Одоо битээ нөө Монгол цангаараа модон дээгүүр нь гიშгээд за тэгээд ийм л сайхан байна да. Зундаа нэг байгаль юугаараа тэнж яхад сайхан байх та. Тэрнээс ч тэгээд арай л хөгжлөөрөө хоцроо сэтгэхүүгээрээ хоцорсон байна. Сая нэг хоёлоо буугаал хөгжлөөрөө л гоё яваад ч хоёлоо. Нэг тарилаа юу буусны энэ юу гэдвүлээ. Одоо бүр тарилаа буусан муу болголоо нэг. Нэг метроны буудлын өмнө бууцсан байна. За тэгээд бид хоёр татаа тунгаадаж Google Translate ашиглаж явсараа байгаад одоо Хөх хотоосоо Гуанчжоу нисэх онгоцны буудлын дээрээ амжилттай ирсэн байгаа. За ингээ хоёр найз 5 цаг нисэн дунд нь 1 цагийн завсарлагаатай үлсийн дээгүүр нисгээр хөдлөлөө.
мэдээж аялын замд хөвчлөлтөө юм маш их тохиолдсон. Бид тээр Гуанчжуугаасаа нисээд дунд нь нөгөө төр нэг цагийн зогсолт хийдэг хотын нэрийг одоо яг үнэхээр мартсан байна. Тухайн хоттой хойлоо очтой мангар тухтай дэлгүүр орчим авч итэл уцаа цэнгэл суугаал тэр хавийн юм үзэж сонирхоол нэг тухтай цаатад исэн чинь ерөөсө буугаал нэг 10-20 минут би зэсэх ч юм уу тэгж ус авч явах ч юм уу тэгчээд бацаа шууд онгоцондоо суух байснаа мэдгүй битээр хоцорсон онгоцноосоо тэгээд баг хаар хурдаараа гүгээд битээр баг нөгөө онгоцныхаа хүмүүс үйлчлэгч загнаад ороо сууггүй юу шууд онгоц банаг хөдөлсөн байгаа. За ингээд тэнд байсан хүмүүстэй маш их өндөрлөлт учруулсан. Ер нь дамжин өнгөрөх байгаа бол тухайн гоцоо тэндээ хэр удаан зогсохын гэдэг маш сайн бас асууж авалж байхгүй бол онгоцноос хоцроод хаана байгаа мэдгүй байгаа хоёр ч бас хүнд байдалд орохоор юм бэлээ. Нэрээ бас нэг зүйлийг хэлэхэд бид хоёр Хөх хотоос Гуанчжуу руугаа буцаад Гуанчжуус Хөх хот руу явах төсөл явах бичүүлэхгүй явсан байна. За онгоцны билетээ урьдчилж захиалж байгаарай гэж та бүхэнд бас амжилан захиа. Яг очиход бол үнэхээр билет суудлал олддгүй тийм маш үнэтэй болсон байт юм байлээ шүү. За бас нөгөө гадаадд ашиглах дата, аялын датагаа маш зөв сонгоорой гэж хэлээ. За 2-3 ч дата ашиглаж үзсэн. Бас аль бүсэнд барихгүй гэд өөр байд юм байлээ шүү. Бид километр ингээ харагдчих юм нөө. За ингээл такси орол явж байна да. За энэ бодмор зөндөө алхлаа да. Англи монгол хэл байдгүй дээ. За. Бид хоёр ашгүй нэг юм хотел гэдэг үг харж бөө баяр байна. Хоол нь 10 явна гэдэг хэмтхэн. Хүссэн хоолоо сонгосон чинь 20 явна л төллөө. Энийг хаашин татах юм шүү. Маргааш өчнөө өсөлтөдөлтөд болж байгаа газар. За бас ингээд буцаад 30 км таксиар явна. Цагт хэлж байгаа лээ. 23:5 11:5. За шөнийн 11 цаг 5 минутанд Монголын 2 ирэлхэг эмэгтэй буужхгүй байсараад тавилгын сахыг ирэлхэг эмэгтэйчүүд бас дайруулж өгөхөд яах вэ те. За нөгөө амар зах маань энэ юм байна. Сая таксиныхаа хажуугаар яваад нэлчихлээ те. Одоо бид хоёр ийшээгээ буудлаа олж орноо. Олоос зүйсэн шүү дээ. Юуст яг олоод тусаад ирлээ. Тэглээ. За маргааш тэгээд гоё. Битэрийг бурхан тэнгэрийн ээж хямдхан тавилга аваад цөм их болтох бай. Наад өөрийгөө хөргөн байна гэж бодсон бол бай өөрийгөө юм. Тэр нэг KFC-гээ идэж байна. Манайс нэг хаалт шиг юм болохоор угаасаа таймд гавгүй юм гэж. Тэгээд ийш одоо 50-ын дэлгүүр маань өрнөж байгаа. Түрүүний бишлэгээд юм бодож байгаа. Хэлдэг үл шин. Тавилгын их дэлгүүр л орлоо доо.
Яаж ч гэдэг. Ядаргаатай газар явж байна гэхгүй. Яг бэ л тохцтой зур мөр даруулмааргүй. Ар музей үзэж явах юм шүү. Хэдийн тавьчаал өнөөдөр нэг хэдэн шишгийн заагдах болох гэж байна. Тий. Яг юм ховор нэнд юм хайж байгаа хүмүүс нэрэл авдаг л хэл та. Тий. Иймээс хараад чигээрээ ороод ингэ явчих юм шүү дээ. Ингээд ийм сууртайгаа тавилгын хот байна. Энэ ингэнгүүтээ дотроо 2-3 салж илээгээ. Дотроо ингээд 1-2-3 угаас хаалт нь харагдаж штэ. 3 салаад тэгээд дээшээгээ 3 давхар, энийг 4 давхар тэгээд цаашаага хэрж үргэлжлээд байгаа нэг ийм том амар том тавилгын дэлгүүр байна. Ерөнхийдөө өмнөх нэг лайв үзэж байхад нэг 5-6 км үргэлжилсэн урт явсантай тэнцхээр гэдээсэн тэр нь баг үний юм шиг байна лээ. За тэгэл энэ дотор байхгүй ч тавилга алга. Ийм гоё газар явж байна. За ингээд Монголынхаа бас бүгд цэцэглэлтэйг ийм сайхан болчоосаа гэж боддог хүний хувьд ингээд энэ гадна талаа малаа ямар ч ингээд нэг юм хог хаягдал байхгүй. Тэгэл бүх юм хариуцах эзэнтэй. Одоо жишээ нь биднэрт ингээд дөрвөлжин болгонд ямар ч төвжрээ байхгүй хахад ингээд секьюрити ажиллаж байна. За тэгээд энэ мод зөвлөжүүлэлт хогийн сав мав энэ тэнд өрөөсөө илүү зөвхөн ингэ цэгцгүй магтахгүй. Ногоон байгууламжийг бүр бид нар бол яг ингэ модон дундаад ингэ төмөн шитгэн байшин бод байна. Тэгээд стресс авахгүй, тэгэж амар шавлцсан ч юм алга. Улаанбаатар хотыг гоё юм болоосоо гэж бодож байна. Тэгээ нэг юм ажиглалаа. Бид нар ч хужаа гэж дургу байдаг шүү дээ. Бараг Монголд явж байхад хужаа хүн юм асуувал бараг урдаас нь алчих шахав. Би бол хараад бараг яагаачгүй ахт нь үзий ядал байдаг. Мэдээж бидний түүхэн юм гэж байлгүй яхав. Битээр бол одоо ингээ ямар ч орчуулагч хөө туслах хөнгөө ингээд шууд интернет гар утсаа интернет цэнэглэл шууд ингээд хүрээд ирсэн чинь ямар нэгэн тусламж хэрэгтэй болоод асуухад ерөөсөө хинч цааргалдгүй юм байна. Бүр чин сэтгэлээсээ зааж өгөөд тэгээд бүр амар сонин мэдрэмж байлаа. Тэгээд бид нар одоо бас нэг дэлхий дээр нэг л хүмүүс амьдарч байгаа хүмүүс юм чинь бас энэ ядгуурлан гадуурхалт уур уцаа тийм юмуд бас жоо өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Гадаадын орны жуулчид одоо манай Монгол улсад хятад гэлтгүй хүмүүс ирэх юм бол аль чадлаараа туслаад элдэг найрсаг хандаад өгж байгаарэ гэж гуяа. Битээр бол ерөөсөө яг мэдгүй ирнэ тэгэл бүх бот Гуанчжоу одоо энэ Гуанду одоо Бошоо хотод нь бас очсон. Ингээд ерөөсөө ямар ч орчуулагч шаардлагагүйгээр Google Translate ашиглаад тусламж гуйгаад ингээд яваад болоод байна шүү.
Энэ ингээ өөр моднууд байгаа байхгүй юу? Харин тийм билээ. Моднууд өөр юм биш. Тийм. Өөр юм болоо. За та нартай болон гэр бүлийнхэндээ аль болох гоё гэсэн зүйлсийг харуулах гэж хичээсэн. За ер нь бол яг нүдээр харах, нэг телевизээр үзэх хоёр өөр л дөө. Тэгээ таад маань ч гэсэн найзуудтайгаа зориглоод ингээд гоё яваарай. Нөгөө өөрөөрөл та гар гэдэг бол үний юм байлээ шүү. Ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэх нь хамгийн хэцүү байдаг. За одоо жишээ нь би одоо анх удаа ингээд найзтайгаа хамт Гуанчжур ингээд явчихгод дахиад явж болох юм байна. Дахиад өөр орнуудаар аялж болох юм байна. Ер нь заавал орчуулагч аяллалын одоо хөтөж энтэр шаардлагагүйгээр өөрсдөө явж болох юм байна гэсэн тийм зориг төрсөн. 左转，随后在下个红绿灯右转。 Тэр нөгөө өсөлтөдлөөнийхөө билетийг авах гээд тэгээд ингээд ийм хоёр гадаад залуудаа явж гинэ. Араас нь дагаад байгаа болохоор энэ хоёр их ядаргаатай байх шиг байна. Кантон Перу төслүүд л да. Бас тооны хэрэгсэл байгаа л да. Тэштэй газар гарна. Газрын бүх хүн байна да. За онгоцны буудлын дээр ханаад одоо шинийн 4 цагт онгоц руугаа суухгүй явж байна. Ийшээ мөн болов. Өнөө Тэрээс шөнө ингээ онгоцны буудлын
Хитүү хүмүүс хамд юм байна. Ингээд удаан алхаад ядараад хөлнөө өвдсөн ийг өвтөр зориулсан урсдаг зам.